Сайн байна уу? Залгамс йогийн үүсгэн байгуулагч, Хишиг Жаргал байна. Нүүрний йог, бие йог, инти фитнес, бясалгалын багш. Ингээд бүгдээрээ өнөөдрийн ээлжид блогороо уулзцгаая. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд би өөрийнхөө Австралид яаж ирсэн талаарх өөрийнхөө туршлагыг хуваалцах гэж байна. Тэгэхээр би хүмүүсийн асуултуудыг ерөнхийд цуглуулж агаад хамгийн чухал хэсгүүдийг сонгоод яг одоо энэ блог дээр оруулж байгаа шүү. За хэрхэн одоо дансаа бэлдсэн бэ гэсэн асуултыг тавьсан байсан. Дансны хувьд болохоор миний хувьд бол яг өөрийн хадгалсан хадгаламж бол нэг 70 сая төгрөг байсан. За тэгээд яг өөрөө эхлээд оюутны визээ мэдүүлэх гэсэн чинь надад болвол за хамгийн багадаа чиний хувьд бол 170 сая төгрөг хэрэгтэй. Одоо эхлээд өөрөө Австралид одоо магистрийн зэрэгтэй оюутан болохын тулд гэж хэлсэн. За тийм болохоор 170 сая төгрөгийн хадгаламж үүсгэсэн өөрийнхөө одоо нууцаас хуваалцсан. За эхлээд яасан бэ гэхээр би жишээлбэл нэг 5 сая төгрөгийг банкнд байршуулад түүнийгээ буцаагаад хадгаламж барьцаалаад зээлчихсэн. За жишээлбэл 5 сая төгрөгийг тухайн үедээ бол 85% билүү 90% хүртэл авч болдог байсан. Одоо бол ихэнх банк бол 85 хүртэл нь буцааж зээлж болдог юм шиг байгаа. Тэр үедээ бол баг 90-95 ч байсан байж магадгүй. Тэгээд тэрийг зээлж авчингуудаа тухайн зээлээ одоо жишээлбэл би 5 сая төгрөг орлогодоо хийчих штэ хадгаламж руугаа тийм. Тэнгүүдээ буцаагаад би 4 сая 500-г авлаа гэхэд 500 мянга нь бол яг хүүндээ тэгээд байхгүй болчихно гэсэн үг байхгүй. Тэгээд 4 сая 500-аа би буцаагаад авчина. Тэнгүү дахиад байж байгаа тэр 4 сая 500-аа нэг 5 сая болонгуудаа дахиж нэг хэсэг хугацааны дараа орлого хийгээд ингээ явдаг байсан байхгүй. Тэгээ багаар ингээд мөнгө өсгөөлсэн. Тэгсээр байгаа 170 сая руу аваадсан. Банк болвол ерөнхийдөө бол ингээд хадгаламж барьцаал зээлчихэд төр болгон дээр нь энэ хүн ийм одоо төгрөгийн мөнгөтэй. Гэхдээ энийг нь бол зээлчихсэн байна гэдэг нь харагддаг. Тухайн үедээ миний авч ясан голомт банк бол тэгж харагддаггүй байсан учраас надад бол ашиглахад илүү хялбар бөгөөд яг тэрийг би ашиглаад дансаа одоо бүрдүүлжсэн байхгүй. Тэнгүүд одоо болохоор голомт банкаас гадна бас өөр банкудад бас тэгж яг хуулгана гэж дансны үлдэгдэл болон одоо дансны хуулган дээр харагдахгүй байхаар харагддаг ганц нэг банк байдаг гэсэн шүү. Тэгэхээр та хэд маань тэрийг судлаарай. Яг голомт банк бол одоо тийхгүй байгаа. Тэрс хаан банк ус болдоггүй байсан. Тэгэхээр одоо яг ямар банкн дээр тэгж болж юм тэрийг сайн асууж судалж агаад ер нь болж игэл эртгэн дансаа нэ. Дансаа эрт нээх тусмаа эрсдэл бага бөгөөд виз гарах магадлал өндөр болдог. Яагаад тэгэхээр энэ австралчууд чинь өөрөө бүр 15-6 насаасаа 14 наснасаа хуулиар бол ажиллаж эхлээд хадгаламж үүсгдэг хүмүүс учраас хадгаламжид бол маш их анхаарал хандуулдаг юм шиг надад бол санагдсан. Хүүхдээ юм уу өөрөө ч юм уу гадаад явах шагаа бол аль эртнээс хадгаламж нээгээ түүнд нэгээд бага мөнгө оруулаад дансыг маш сайн зүйтэй бэлтээрээ. Маань өөрөө сайн байж зөв бэлтгэдчихэж тухайн хүүхдийн визний одоо гаралт нь өндөр болдог. Одоо тухайн том хүн ч байсан хамаагүй. Тэгэхээр миний хувьд болохоор яг 2 жилийн хугацаанд дансаа бэлдсэн учраас илүү эрсдэл багтаагаар миний виз бол гарсан гэж би бодож байгаа. За тэгээд ингээд өөрийнхөө яг үндсэн байсан 70 сая дээрээ байн хадгаламжиндаа мөнгө хийгээл тэрийг буцаар зээлж аваад хадгаламжиндаа мөнгө хийгээл буцаад зээлж авах маягаар баяжуулсаар байгаад би 170 гаруй сая төгрөгтэй дансны хуулга тодорхойлолтын дээр маань яг тэр 170 гаруй сая төгрөгтэй гэж гараад яг тэрүүгээрээ би визээ битүүлсэн байгаа. Тэгээд виза авч ирсэн. Та хэд мань одоо ар гэрийнхэн ч юм уу өөрөө ч юм уу хүүхэд нь ер нь явандаа гадаад явна гэж бодох юм бол хамгийн эртний ерөнхийдөө дансныхаа хулгайг бэлтэж эхлээрээ дансаа нээгээрээ хадгаламжийн данс нэг 2 байхад гингүү шүү. Нэг болохоор хугацаатай хадгаламж, нэг болохоор хугацаагүй хадгаламж ч юм уу ийм байдлаар нээчих. Тэгэх юм бол дараа нь ямар нэгэн байдлаар хэрэг болдог. Бүлийн одоо 4 гишүүн маань нөхөр 3 хүүхэд маань виз авах болсон чинь за одоо тэгэхээр чиний 170 сая бол зөвхөн чамдал хангалттай. Тэгэхээр танаа гэр бүл бол 500 сая төгрөгийн хөрөнгө харуулах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр надад бол яг тийм байхгүй байсан учраас одоо нөгөө бүх аргаа хэрэглээд өөрөх дээрээ бол ингээд 170 сая болгоо дансаа өсгөцсөн шүү дээ. Тэгсэн хүн чинь өөр одоо гарц сарлаа байхгүй учраас одоо яг нөгөө мөнгө байршуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Facebook ч юм уу энэ тэнд те. Тэгэхээр тэн дээр 0.5%-аар нь тухайн өдөртөө байршуулад өгдөг тийм хүмүүс одоо Facebook-оос олоод шууд 500 сая төгрөг байршуулуулаад тэгээс хуулгыг аваад өгсөн. Тэгээ тэн дээр бас нэг эрсдэл гараагүй даваа тал гэвэл миний бас нэг хугацаагүй хадгаламжийн данс маань нэгдээд бүр 10 гаруй жил болсон данс байсан учраас тэрэн дээр оруулж гаргаад зөвхөн шууд хуулгыг л авч өгсөн. Бүлийн гишүүдийн хувьд бол харьцангуй гайгүй тэгээд виза авч чадсан. Тэгэхээр ерөнхийдөө бол миний дансаа бэлц арга энэ л байна. Айхтар нууц байхгүй. Тэгээд дахин хэлэхэд бол ерөөсөө дансаа маш эрт нэгээрээ юмыг яаж өгөхөөгээд нэг хадгаламжийн данс, нэг хугацаагүй хадгаламжийн данс, нэг хугацаатай данс гэдэг дансуудаа бэлдээд хүүхдээрээ
ч гэсэн дансыг бэлдээд эртнээс багасаагаар мөнгө оруулж бэлдэж ер нь ингэж тооцоотой юмд одоо нихур нямба байгаараа. Одоо миний нэг зүгээр нэг танил Японд амьдардаг хүн виз мэдүүлсэн чинь хадгаламж нээгээд ерөөсө ганцхан жил болсон байна. Тиймээс виз татгалцлаа гэж татгалзчихсан тохиолдол байгаа. За хоёрдугаар одоо мэрэгчлээ яаж сонгоод зүгээр вэ гэж хүмүүс асуусан байсан. За би болохоор одоо нөгөө нэг Австралид ирээд мастерын одоо зэрэгт орчих юм бол миний хүүхдүүд өнгөө сурах юм байна гэсэн одоо ганцхан тэр зүйлээс болоод би өөрөө одоо амьдарч байгаа хотыг сонгосон. Яа тэгэхээр зөвхөн миний амьдарч байгаа энэ Перт гэдэг хот чинь өөрөө ээж аав нь мастер сурвал хүүхэд нь өнгөө сурдаг байхгүй. Өөр хотуудад болохоор 50% хөнгөлөлттэй эсвэл бүр хөнгөлөлтгүй ч одоо хотууд байгаа. Тэгэхээр би 3 хүүхэдтэй учраас хамгийн их өндөр хөнгөлөлт авах боломжтой газар нэр сурж байгаа. Гэхдээ мэдээж хүүхдүүдийн өнгөө сурагчийн гэхлээрээ сургалтын төлбөрийн хувьд асар өндөр байдаг. Хүүхдүүдийн хөнгөлөхгүй байгаа газруудад бол сургалтын төлбөр нь харьцангуй бага төлбөртэй сургуулиуд бас байдаг гэсэн. Тэрнээсээ бас ийм ялгаа гараад байгаа. Тэгэхээр 1000 одоо ингээд хямдхан төлбөртэй сургууль сурлаач гэсэн олон хүүхдтэй байх юм бол хүүхдээр үржээ тэр чинь бүр илүү өндөр болчдөг байхгүй. Тэгэхээр боолж өгвөл одоо хамгийн одоо өнгөө сурах газар руу явах юм бол илүү зүгээр гэж би бол хувьяасаа зөвлөмөр байна. Гэхдээ бол тэр бол тухайн хүний одоо сонирхол тэр хамаатны садан амьдарч байгаа хүмүүсний ямар байна уу? Ямар хаашаага дууд чинь гэдээсээс хамаарах байх л та. За тэгээ зарим одоо хүүхэдгүй те олон хүүхэдгүй хосоороо ч юм уу дангаараа ирж байгаа хүмүүсийн хувьд бол би шууд мастерт бити орооч гэж хэлмээр байна. Яа тэгэхээр анх бол Монголоос явхад чинь за та эцэстээ мастер л орохгүй чиний нас хөгшин өстой болохгүй гэж тэгдэг штэ. Тэгтэл яг үндэ бол нас ихнэг их хамаарахгүй юм билээ. Яа тэгэхээр бас бидрийг зуучилж байгаа агентлагууд өөрөө бидний энэ сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгал гэдэг чинь бас агуу их төлбөр төлдөг байхгүй. Одоо жишээл манайх бол ингээд баруун 40 орчим сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалд манай гэр бүлийн 5 гишүүн 2 жилийн хугацаанд төлж байгаа. Тэгэхээр чи энэ болгоноос нь одоо тухайн зуучилж байгаа агент маань одоо өөрийн шимтгэлийг авдаг учраас аль болох өндөр төлбөртэй газар руу оруулах гэдэг юм шиг зүгээр надад тийм хард төрсөн. Гэхдээ яг 100% биш л дээ. Гэхдээ ганц би болон одоо яг хосоороо байгаа хүмүүс бол аль болох төлбөрийн бага дарамттай байхын тулд анханасаа коллежид орвол илүү зүгээр шүү. Яа тэр коллежийн төлбөр маш хямд байдаг. Их сургуулаа бодвол 2-3 дахин хямд байдаг байхгүй. Тэгээ коллежид орох юм бол өндөр хөгжилтэй орны коллежийн боловсролын систем нь бол илүү сайн байдаг гэж би харж байгаа. Одоо яг мастер одоо шилбэл ямар мастераасаа бас хамаарах бах. Миний сурж байгаа бизнесийн мастерын хувьд бол илүү тийм онол талтай, айхтар тийм гоё системтэй, гоё сургалттай санагдаагүй. Ганц нэг сургалт нь бол үнэхээр гоё байсан. Яг одоо миний дуртай зүйл байсан учраас тэрийг үлгэж аваад сураад урам зориг авсан бол зарим нэг хичээлдэр нь урам хугарах ямар тэнэг онол вэ ёо залхмаар ямаа гэсэн мэдрэмжүүд бас авч ирсэн. Ер нь бол та хэд маань ингээд олон агенттай очиж уул одоо гадагшаа явах гэж байгаа бол хүн хашир байх хэрэгтэй. Одоо аливаа зүйлд нихур хандах хэрэгтэй. Тийм болохоор олон агентээр очиж уул за би яавал зүгээрээ яавал надад илүү ашигтай байх вэ? Айл гарц гаргалгаа нь илүү зүгээр вэ? Санхүүгийн боломж ийм байна, тийм байна гэд агентуудтай сайн зөвлөлт өрөө. Би бол ерөөсөө ганцхан өөр дээрээ туршсан өөрөө л анх удаа явсан хүн учраас айхтар гоё зөвлөгөө та хэд өгч чадахгүй. Миний туршлагч тийм ариун биш. Тийм болохоор та хэд агентуудтайгаа зөвлөлтөөд яавал эвэл зүгээрээ, яавал надад илүү ашигтай вэ? Яавал би илүү айтайхан амьдрах вэ? Санхүүгийн дарамт орохгүй вэ гэдгээ сайн зөвлөлтөөд шийдвэл хамгийн зөв гэж би хэлмээр байна шүү. 12 төгссөн хүүхэд одоо жишээлбэл Австралид сураад тэгээд өөрөө төлбөрөө хийж чадах уу гэж нэг хүн асуусан байсан. Ер нь энэ өндөр хөгжилтэй ийм өндөр өртөгтэй газар болвол эцэг эхээсээ төлбөр аваад сурж байгаа хүн бол одоо жинхэнэ өстөө нөгөө хэлдгээр улсын их хурлын гишүүний хүүхдэл биш бол бүгд л адилхан өстөө мөнчгөрөөрөө өөрсдөө ажил хийгээд төлбөрөө төлөөд явдаг. Энд бол миний эргэн тойрон бол ямар нэг байдлаар ээж аваараа төлбөр төлүүлж байгаа хүн нэг ширхэгч байдаггүй. Бүгдээрээ л адилхан ажиллаад амьдрал сураал явж байгаа. Хүүхдүүд оюутнууд бол бүгдээрээ өөрсдөө төлбөрөө төлдөг. Одоо анх бол сургуультай элсэн ороход бол тодорхой зардлууд гарна шүү дээ. Нэг удаа төлөх ёстой. Одоо магадгүй эрүүл мэндийн даатгалаа шууд төлөх гэдэг ч юм уу, бөөнөрөө төлөх гэдэг юм уу, эсвэл одоо тийм зарлага гарна гэд төлбөр гарлаа гэхэд тэрнийга төлчлөө гэхэд дараагийн удаа хүүхдүүд нь бол 3-6 сар тутам өөрсдөө мөнгө ажиллаа хийхдээ мөнгөө хуримтлуулад төлбөр төлөөд явчих тийм боломж байдаг. Тэгэхээр эхний гарцан дээр нь бол ээж аав нь дэмнээд өгөхгүй бол угаасаа болохгүй байх. Тэгээд дэмж өгсний дараа хүүхдүүд ялангуяа банд нар бол ажлын боломж илүү өндөр, цалин өндөртэй учраас илүү боломжтой байгаад байдаг. Охтуудыг өстой мэдгүй байна. Гэтэл одоо манай сургуульд хэд бол
бараг эмэгтэйчүүд нь бол бараг амьдраас илүү олон байхад тэд нар бас сураал ажиллаад амьдрал болж байна. Тэгэхээр болдог юм шиг байна. Би бол одоо өөрөө яг тэгж ажил хийж үзээгүй. Өөрөө өөрийнхөө бизнесийг хийгээл йога заагаал явж байгаа болохоор энэ тал дээр яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан эргэн тойронд байгаа бүх хүн л өөрөө төлбөрөө хийгээл өөрөө өөрийнхөө амьдралын төлөө боловсролын төлөө хичээгээл явж байгаа. Аль хот амьдрахад илүү гоё вэ? Аль хот нь мяа вэ ч юм уу нэг иймэрхүү асуулт тавьсан байсан. Энэ дээр болохоор миний бүр ингээд нэг та нартаа бүр заавал хэлмээр байгаа юу вэ гэхлээр Австрали өөрөө бүр нэмэ гайхалтай ингээд жигд хөгжилтэй. Одоо жишээлхэд одоо манай хотод амьдарч үзээгүй манай нэг Сиднейд байдаг найз ингэжсэн байхгүй. Одоо тийм хөдөө очиж юугаа хийдэг байна. Хүн ам бужигнсан гой газраа л амьдрахгүй яагаараа тийм сонин газар очдөг байна гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр нөгөө тэр сэтгхүү нь болохоор яг Монгол сэтгхүүрээ хараад байгаа байхгүй. Одоо шил бид нар Монгол Улаанбаатарт илүү хүн ам бужигнадаг 8 ч юм уу ямар нэгэн бизнес хийхэд илүү боломжтой байдаг штэ сургалт зохион байгуулах ч гэсэн олон хүн ирдэг тийм. Тэгэхээр орон нутг руу яваад ирэхлээр замаасаа эхлэл хэцүү болдог. За нойлын асуудал хэцүү болдог. Суух хүнж ховор болдог. Боломжтой хүнж багасдаг ч юм уу. Ингээд бас арай өөрчлөгддөг штэ. Олон хүнтэй газараас цөөн хүнтэй газар руу очиход. Тэнгүүд Австралийн нэг гайхалтай миний одоо гайхаж байгаа давуу тал гэхээр бүх хотоо маш гоё хөгжүүлж чадаж дэд бүтцтэйж гоё хөгжүүлсэн байна. Хотын хөгжлөн үнэхээр тасархаа байна. Тэгэхээр одоо шил манай хот гэхэд л одоо ингээд хотын захтаа тийм нэг аимшиг юм уухай хотын төвөнд ганцаараа гоё гэсэн юм байхгүй. Бүгд гоё хөгжсөн дэлгүүр одоо бүх юм нэг зэрэг хөгжилтэй усан бассейн ихэд л дүүрэг болгондоо байдаг. Зам нь ихэд л янзын гоё тэгээд сургууль ихэд л дүүрэг болгондоо байж идэг. Сургалтын чанар бол маш сайн гих мэд ингээд бүх зүйлээ жигд хөгжүүлж чадсанараа үнэхээр гайхалтай. Тэгэхээр та аль ч одоо Австралийн хотод ирсэн тэнд нь бол амьдрал нь маш гоё хэвэн байна. Ажиллаж гисэн байж л байна. Хамгийн гол нь бас өмнөх байр суурь олсон ах トゥ хамаатан садан найз нөхдөө бараадад очивол бас эхний ээлжинд хүний нутагт бас тэд нар чинь маш их нэмэр тус болдгийн шүү. Энэ их өндөр хөгжилтэй, өндөр зарлагтай оронд болвол ийш тийшээ явж байгаа бол хүмүүсээсээ бас эргэн тойронд байгаа хүмүүс маань юу вэ? Аль нь гадаад дотоод байгаа байлээ гэд тэдэртэйгээ харилцаа холбоо тогтоогоод эхний ээлжинд бас тэднээсээ тусламж хүсээд тэднийгээ бараадад очивол арай л хөнгөн байх болов уу гэж би бодол зөвлөмөр байна. Эмч нар суралцахад ямар вэ гэж асуусан байна. Тэгэхээр би бол одоо яг үндэ нөгөө агент биш болохоор мэдэхгүй байна. Агентууд л бол одоо нэг хамгийн сайн хэлэх байх. Тэгэхээр ер нь бол ингээд нөгөө Австралийн одоо мэрэгжил дотор чинь тийм мэрэгжил тийм одоо эрэлттэй тийм мэрэгжил хэрэгтэй байгаа гэсэн одоо тийм дараалал жагсаалт байдаг аахгүй. Тэгэхээр агенттайгаа сайн зөвлөдөд би одоо ийм мэрэгчлэлтэй хүү юм а энийгээ яаж сурах уу, энийгээ яаж ахиулах уу гэдгээс агенттайгаа зөвлөвөл илүү зүгээр. Ер нь бол ингээд энд бол өөрөө л ингээд хилээ гайгүй сураад хилтэй устаа болоод ирэх юм бол бас боломж нөөц зөндөө байдаг юм шиг надад бол санагдчихж байгаа. За ингээд ерөнхийд нь дүгнэж хэлэх юм бол Австрали улс бол өөрөө маш өндөр хөгжсөн, жигд хөгжилтэй, үнэхээр гайхалтай орн шиг одоо надад бол санагддаг. Гэтэ мэдээж энэ оронд амьдрахын тулд маш их зарлага, мөнгө төгрөг бид нар гарцсан. За дээрэс нь одоо ялангуяа нөхрүүд, монголчууд бол ялангуяа одоо тийм барилгын хүнд ажлыг хийдэг эрчүүд нь. Тэгэхээр ажил дээр одоо олон цагаар 10-аас 12 цагаар ажиллахлаар ерхий маш их ядардаг, нуруу туруу нь өвддөг. Тэгэхээр болж өгвөл одоо эрэгтэй хүмүүс бол мэрэгчлэрээ ажиллах юм бол илүү гоё одоо боломж нөөцийг одоо авах боломжтой байх гэж бодож байна. Тэнгүүд яг Монголд англи хэл сурч чадаагүй Монгол залуусын хувьд бол ирээл ерөөсө бүгдээрээ адилхан барилга дээр илүү хамгийн хүндлэцүү ажлуудыг л хийж байгаа. Тэгээ яг давуу тал нь юу вэ гэхээр Австралид энд нөгөө нэг ийм хүнд ажлууд те барилгын одоо ажлууд, шаврын ажлууд гэх мэт ийм хүнд ажлууд нь бас арай илүү өндөр цалинтай байдаг нь бас давуу талтай байдаг. За хамгийн сүүлийн асуулт болохоор ер нь яаж тэтгэлэг авах вэ, хямд зардлаар сурах вэ гэж чинь. Одоо миний хувьд бол энийг бол үнэхээр мэдэхгүй байна. Бид нар бол ингээд гадаад оюутан гингүүд манай сургуулиас угаасаа 20% тэтгэлэг өгсөн. Тэгээ 20% тэтгэлэг өглөө гэд ер нь өндөр төлбөртэй учраас их л мөнгө төлнө. Тэгээд зарим нэг сэргэлэн одоо Монгол эмэгтэйчүүд бас манай одоо Сидней хотод ч юм уу одоо янз бүрийн фэйсбુક гүйлгээ явж хахад нэг эмэгтэй бол би ингээ хөөцөлцөөр байгаад одоо тэтгэлэгтэй сурах тийм боломж бололцоо оллоо. Хүүхдүүд нь одоо материалаа бүрдүүлээд өгөх юм бол шалгаруулад оруулна шүү гэсэн ганцтай мэдээлэл бол харж ирсэн. Тэгэхээр та хэд маань одоо яг Австрали явах гэж зорж байгаа бол мэдээлэл сайн хаана ямар агентууд байна, хаана ямар боломж тэтгэлгүүд олгож байна сайн судлах хэрэгтэй баг. Тэгэхээр ер нь бол ганц нэг тиймэрхүү Монгол хүмүүс өөрсдөө гой сэргэлэнтэж хайж олоод нэгээ бас ингээд дэмжиж байгаа тийм юмнууд бол харагдсан. Яг одоо
100% одоо ийшээ тэтгэлгээр ирж исэн би бол эргэн тойрондоо хүмүүс юусэн мэдэхгүй. Би бол яг төлбөрөө төлөө сурж байгаа. Яг гадаад оюутан гэдэг 20% тэтгэлгээ болвол авч байгаа. Ер нь төлбөр бол маш өндөр аахгүй. Мастрын хувьд бол одоо би нэг 70 гаруй сая төгрөгийн жилд төлж байна. Тэгэхээр болж өгвөл одоо гэр бүлэрээ ирээгүй болвол болж өгвөл одоо тэр коллежс нь эхлээд сурах хэрэгтэй. Хоёрдугаарт одоо би яагаад коллежс эхлүүл зүгээр юм шиг санагдсан бэ гэхээр илүү удаан амьдрий гэвэл коллежсээ эхлүүл дараагийнхаа одоо шатны сургуульд ороход илүү амар болдог байхгүй. Одоо жишээлбэл би мастер сурж агаад мастраасаа одоо сурж байгаа зэрэгээ буулгаж болдоггүй. Одоо мастраас би коллеж орж болохгүй гэсэн үг. Тийм бол миний виз гарахгүй татгалзана гэсэн үг. Тэгэхээр эндхийн одоо систем нь болохоор ерөөсөө чи жинхэнэ оюутан жинхэнэ сурах зорилго чинь мөн болвол зэрэгээ дандаа ахиулж авах хэрэгтэй гэж үздэг байхгүй. Тэнгүүд би одоо Монголоос ирэхдээ шууд мастерт ирсэн учраас одоо би цаашаа докторт сурахаас өөр надад боломжгүй. Эсвэл яг адилхан мастерт бас нэг үзнэ. Гэхдээ яг дараагийн мастер болохоор жоохон эрсдэлтэй болчиход байгаа. 2 дахин мастер сурахаар гэж би бол сонссон. Яг го дахин нэг мастер үзэх эсвэл докторлуул одоо орох тийм л боломж байгаа гэсэн үг байхгүй. Одоо миний зорилго бол энэ австрал нэг 4-5 жил амьдрах хүсэлтэй байгаа байхгүй. Тэнгүүд би 2 жилийн визтэй ирээд одоо миний виз 6 сарын дараа дуусгаж байгаа байхгүй. Гэтэл одоо би дараагийн боломжоо бодохоор дахиад сурыг ихлээр докторт орох болчиход байдаг. Эсвэл ямар нэгэн мастерт орно. За эсвэл үнэхээр одоо нөхрүүд нь маш сайн ажиллаад тухайн компанид одоо тоогдоод спонсор виз авч чадах юм бол нөхрүүд нь виз авчих юм бол эхнэрүүд нь эхнэр болон гэр бүлээрээ дагалдаад тэгээд нэг сайхан 2 жилдээ сургалтын төлбөрийн дарамтгүй бас амьдрах боломж байгаа. Гэхдээ спонсор виз авах бол бас тухайн хүнээсээ хамаарна, ямар ажил хийж байгаасаа хамаардаг болохоор янз байдаг. Тэгэхээр юмыг яаж мэдгүйгээд анханасаа эрэхтэй хитрхи өндөр биш. Яг сургалтын зэрэгээ бас зөв сонгоод ирвэл олон жил байх нь зүгээр юм шиг санагцсан. Миний хувьд бол би коллежид орох юм бол миний хүүхдүүд өнгөө сурч чадахгүй байсан учраас надад өөр сонголтгүйгээр би мастер сурсан байхгүй. Тэрээс уг нь бол яг энэ өндөр хөгжилтэй орны боловсролын систем бол бакалавр зэрэг буюу одоо энэ коллеж энэ нь бол хамгийн гоё юмыг заадаг болохоор нэг чин үннээсээ одоо сурыг, барыг гэж ирж байгаа хүмүүс бол тэр коллежс нь эхлүүл илүү танд ашигтай шүү. За би бол яг миний бүр жинхэнэ зорилго бол яг тийм нэг сурчих юм. Одоо нэг тэгж сураад нэг тгий гэсэн хүсэл байгаагүй. Хүүхдүүдээ л унган англи хэлтэй оронд амьдруулад англи хэлийг үнэхээр гоё болгоё. Хоёрын хооронд нэг дутуу дулмаг яг нэг сайн англи хэлтэй юм шиг хэлгүй юм шиг байлгаад явах гэсэн одоо хүсэлтэй байсан учраас ер нь бол мастер шууд элсэн ороод мастер суралцсан байгаа. Тэгэхээр яг одоо жинкнээсээ ингээд гоё сураа те бүр ингээд сурах одоо хүсэл эрмэлзэл өндөртэй эдний одоо мэлттэй мэрэгчлүүд те жишээл IT инженер эдэр бол эднийхтэй бол маш гоё толгой цогсон өндөр чанартай хүмүүсийг бэлтгэдэг. Одоо манай хотод гэхэд жишээлбэл уурхай чиглэлэр бол хамгийн одоо лаг хүмүүсийг бэлтгэдэг сургуулийн хүртэл байж байдаг байхгүй. Тэгэхээр та хэд маань сайн судалгаа сайн хийгээрээ тэгээд агентуудтай зөвлөлдөө зөвхөн нэг биш нэлээд хэдэн агенттай уулзч үзсний шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна. Би бол Монголоос ирэхдээ Bridge Blue гэдэг агентлаар зуршлуулж ирсэн. Тэдний надад үнэхээр таалагдсан юмнууд бол маш нямдаа. Тэгтээ жаахан удаашралтай нэлээд удаан. Тэднийхаар өгөөд одоо виз нь гарсан хүмүүс ч байдаг, гараагүй ч хүмүүс байдаг. Тэгэхээр одоо аль агент үнэхээр супер вэ гэж хэлж би үнэхээр мэдэхгүй байна. Тэгэхээр ямар ч байсан та судалж үзээд тухайн агентуудаа уулзаж үзээд таны сэтгэл тийм дотн сайхан бас дээрээс нь туршлага өндөртэй байгаа санагцсан агентаа сонгуул зүгээр шүү. За ингээд өөрийнхөө Австралид ирсэн туршлагыг хуваалцлаа. Баяртай.